Зя сайн байцгаана. Тэгэхээр ойрын үед ер нь бол ингээд гэр бүлийн боловсрал, хүүхдийн боловсролын талаар ер нь ярихгүй болохгүй болов уу гэж боддог болсон. Ягаад тэгэхээр би ингээд ойрын үед анзаараадсэн чинь миний эргэн тойрны хүмүүс хүүхдүүд дээр хэд их ачаалал өгдөг, дарамт өгдөг. Тэгэл ингээд хүүхд маань ингээд болохгүй байна. Миний үед бол ингэдэггүй л байсан юм да. Ингээд одоо үеийн хүүхдүүд сэтгэл зүйнч муу болчиход тэр нь чадахгүй, энийг ч чадахгүй ингээд сэтгэл зүйн муутай ер нь ингээд юм л бол өвхлээ яалаа гэл ингээд маш муу сэтгэл зүйтэй болчих гээд ярьдаг. Тэгэхээр Монгол хүмүүс болохоор ер нь бол бүр хүүхдүүхнээсээ ахуулаад алангуй ихээс одоо хүртэл ер нь бол гэр бүлийн боловсрол маш сайтай байдаг болохоор ингээ мундаг хүмүүсийг гэрээс нь бүтээгээд тэгээд амжилт гаргаад дэлхийн хэмжээний хүмүүс зөндөө байдаг байсан болов уу гэж бас боддгийн. Миний хувьд ч гэсэн ер нь бол гэр бүлийн боловсрол маш сайн байсан болохоор одоо ер нь бас гайгүй явж байдаг. Ер нь бол ажил дээр ч гэсэн айгүй амжилттай, амьдрал дээр ч гэсэн ер нь дайггүй явдаг. Тэр бол гэр бүлийн боловсрол ялцгүй холбоотой. Тэгээд тэгтээ одоо ингээд надаас өмнөх болон миний үеийнхэн тэгээд одоо энэ 2010-аас хойших ч юм уу 2000 оноос хойших үеийн хүүхдүүдийн нийгэм бол за ер нь 2010-аас хойших үеийн хүүхдүүдийн нийгэм бол ер нь бол нэлээд ондоо болж эхэлж байгаа. Тэгэхээр намайг жоохон байхад бол ингээд намайг хичээл дээрээ ингээд муу авлаа. Одоо ингээд юу аалаа, асуудал гаргалаа гэдэг ингээд аав ээж маань ч юм уу ингээд эсвэл найзууд маань ингээд аз жаргалын дофаминыг ер нь бол ингээд аз жаргалын гормоныг ингээд авч болдог байсан. Одоо найзууд маань ингээд миний сэтгэл санааг дэмждэг ч юм уу. Тэгээд эсвэл аав ээж маань дэмждэг ч юм уу. Аав ээж маань загнаж зодох тийм асуудал ерөөсөй гарч байгаагүй. Тэр бол ингээд бас нэг хэлбэрийн гэр бүлийн боловсрол. Гэхдээ янз бүр байгаа л да. Бас ингээд зоддоод ингээд бас зөв юм гарч исэн бас айлууд бас зөндөл байдаг бах. Тэгээд манайх яадаг ч гэсэн тийм байсан. Дөнгөт одоо би хичээл сургууль дээр ингээд үнэхээр сэтгэл зүйн дарамттай байлаа ч гэсэн гэртээ очиод ингээ аав ээжээсээ ч юм уу ингээд аз жаргалын гормоныг ингээ ялгаруулад ингээд аав ээж маань сэтгэл зүгээр ингээд дэмжиж эсвэл найзуудтайгаа хамт гараад бидний үед бол хаан ч хамаагүй тоглодог байсан. Бид нар гараад годомж нь гарахад л бидний одоо ингээд тоглоомын талбай байдаг байсан. Хүссэн газараа тоглодог. Тэнгүүт одоо бол ингээд тим талбайч багасчиж хүүхдүүдийн тоглох газар багасчиж тэгээд бас сургууль дээр ингээд маш их ачаалттай байдаг. Сургуулийн одоо үеийн боловсролын системд би өөрчлөлт гарах хэрэгтэй гэж боддог. Ер нь бол одоо үздэг хичээл нь маш их. Тэгээд ингээд хүүхдүүдэд өгж байгаа дарамт маш их. Тэгээд одоо энэ та бүхэн анзаарах юм бол 10 жил 20 жилийн өмнөх хүүхдүүдийн үздэг байсан ном одоо үеийн хүүхдүүдийн үздэг номнуудтай ингээд шал өөр төвшин ингээд тэнгэр газар шиг ялгаатай байгаа. Тэгээ маш их хичээл үзэж байгаа, маш их номны агуулга үзэж байна. Хичээл нь ингээд хүндэрч байна. Тэгээд тийм их ачаалал донд тэгээд багш нар нь загнаж байна. Тэгээд ингээд сургууль дээр амар их стресс аваад сэтгэл зүйн айгу муу байхад гэртээ ирээд аав ээжтэй загнуулдаг ч юм уу. Одоо ингээд багш нарын шууд хэлж байгаа шүү дээ. Ингээд хүүхд чинь энэ дээр ингээд муу байна гэхэд ингээд аав ээж нар нь загнадаг. Ингээд эсвэл орчин тойрных нь ингээд ер нь бол ингээд найзууд нь ч гэсэн ингээд адилхан байгаад байгаа болохоор одоо тэрийг ингээд сэтгэл зүгээр дэмжих ч юм уу эсвэл ингээд гоё ингээд аз жаргалын гормон ингээд одоо дофамин ялгаруулах тийм ингээд одоо хүмүүс нь ч гэсэн ховордоод тэнгүүд ер нь бол утаснаас айгүй их одоо ингээд дофамин ялгаруулж байна. Аз жаргалын гормон хүүхдүүд утсаар тоглож байна, бичлэг үзэж байна. Тэрнээсээ ингээд жоохон аз жаргал ингээд авч байгаа шүү дээ. Энэ нь бол ингээд намайг хүүхэд байхад бол ингээд хүүхдүүд ер нь ингээд сагсан дээр ч юм уу эсвэл хөл бөмбөг ч юм уу юу ч хамаагүй ингээд тоглоал тэр найзуудтайгаа уулзаа зүгээр ингээд юу байхад бол бид нар чинь маш их завтай одоо үеийн хүүхдүүд бол тийм их зав байхгүй. Миний үед бол хүүхдүүд маш их завтай байдаг байсан. Тэгэл хичээлгүй үедээ тоглоал байж байдаг байсан. Хэдэн цагч тоглодог байсан мэдэхгүй. Тэгэхэд ингээл ямар ч ингээд стресс байсан тэр ингээ алга болчихж байгаа. Тэгэхэд одоо үеийн хүүхдүүд бол тийм зав цаг байхгүй. Тэгээд утсаараа тоглож байгаа юм. Тэгээд утаснасаа л ганцхан дофамин аваад дөнгөтэй одоо бас зарим аав ээж нар ууралдаг шүү дээ. Чи ингээд утасгүй бол ингээд үхлээ юу энэ төр гээл тэгэл амар ууралдаг. Яг үннийг хэлэхэд утасгүй байх юм бол нэрээ өвчөж магадгүй. Ягаад тэгэхээр зөвхөн зарим хүүхдүүд бол зөвхөн утаснасаа ингээд дофамин ялгаруулж яадаг. Тэгэхээр ер нь бол аав ээж нарын бас буруу бас биш л дээ. Ягаад тэгэхээр одоо үеийн бас ингээд миний үеийнхэн, миний дээдлийн үеийнхэн ер нь бол ингээд маш их олон цагаар ажилладаг болсон. Хүүхдүүдтэй гарах цаг зав нь бага болсон. Тэгээд санаа зовох юм ихтэй. Одоо намайг жоохон байхад бол аав ээж маань санаа зовж байгаа юм бол яг үнийг хэлэхэд нэрээ үнэхээр их биш. Одоо үеийн хүмүүсийн санаа зовж байгаа нийгэмд ингээд
гарч байгаа асуудал төрөл бүрийн юмнаас стресс аавн тэнгүүтээ ажил дээр ч юм уу тэндээсээ бас стресс аавн. Тэгэхээр санаа зовж байгаа юм их байгаа болохоор ингээ хүүхэдтэй анхаарал нь бас багасчихж байгаа. Тэгэхээр ер нь тэрэн дээр бас анхаарад хүүхэдтэй бас их цаг гаргаад хүүхдүүд бас гэртээ ингээд бас дофамин ялгаруулах одоо боломжийг нь бүрдүүлээд жишээлбэл одоо бэлтгэл хийж болох юм те гэрийн нөхцөлд бүгдээрээ зааланд очиод бэлтгэл хийж ивэл бүр сайн. Гэхдээ ингээд боломжгүй байх юм бол гэртээ төрөл бүрийн юмнуудыг ашиглаад бэлтгэл хийж иж болно. Тэгэхээр хүүхдүүдтэй тэг цаг гаргаж байгаараа хүүхдүүд битгий их дарамтаг өөрөө хичээл сургууль үнэхээр чухал. Гэхдээ хүний сэтгэл зүй гэдэг бол тэрнээс бүр их чухал. Үнэхээр мундаг тийм одоо юм болгоныг мэддэг, чаддаг, үнэхээр өндөр боловсралтай хэдэн хэлээрч ярьдаг тийм мөртлөө сэтгэл зүй нэрвэл биш байх юм бол тэр хүн одоо ингээд маш том асуудалтай хүн нийгэмд гарч ирж байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээрээ анхаарад бүгдээрээ бас яаж ингээд хүүхдээ илүү аз жаргалтай гоё болгох нь гэдэг тэр хичээгээрэй гэж хүсэж байна. За баярлалаа.